Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр сууг уран зохиол таартай үзэх сонсогчдод сайн сайхан хүсэн мэдчилж байна. Дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Энэ нэвтрүүлгийг Цэнгэл Баяр бие хөтлөн явуулна. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр суваг, NTV телевиз, за мөн од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээ авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ нүрээтэй төлөө шүү. За мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи дэмжиж ажиллаж байна. Мөн бидэнд цэцгээ илгээдэг Agora Premium Flower цэцгийн дэлгүүрийнхэнд маш их баярлалаа. За ингээд өнөөдөр бүгдээрээ хамтдаа энтхийн зохиолч уран бүтээлийн нэрээр нь буюу Прем Чанд гэдгээр нь бид мэддэг нэгэн гайхалтай зохиолчийн зохиолыг хамтдаа сонсноо. За Сүхбаатарын орчуулгаар зохиолч Прем Чанд Шарлийн бүтээлэг. Овоохон үүдэн тушаа сүмэлзэн байгаа түүдэг галын дэргэд эцэг хүү хоёр чив чимээгүйхэн сууж байлаа. Овоохойд залуу ихнэр бүдхийя няраалах гэж зовж тарчилсаар байна. Байсхийгээд л бүдхийя өр өвдөм ойр дуу алдахад эцэг хүү хоёрын дотор пал хийн. Өвлийн шөнө. Байгаль ертөнц анир чимээгүйн дунд живж, тосхон тэр аяараа харанхуйд уусан замхарчээ. За та хүмүүнэ. Энэ өнгөрнө гэдгийн ч гарцаагүй боллоо шүү. Өдөржингөө чи гэрийн бараа харсангүй. Одоо нэг орж үзээд ирнэ байгаа. Гэж эцэг гисүг хэлэхэд. Цас. Үхэж далдрах юм бол шалуухан цаашаа хараасаа билээ. Эргэж тойроод илэнцгээ идэгин. Гэж хүү маадхав уцаарлав. Хөө өрөө чи яасан өрөвдөх сэтгэлгүй амтан бэ? Жил тойрон жаргаж цэнгичхэд одоо болохоор ингэж итгэлийн тэслэн соль орж байдаг чинь. Зовж тарчлахын гар хөлөөс харгунуулахын харах зүрх алгаа. Гэж хүн цагаатгсан үг хэлв. Угийн лиднийх туйлын доод зиндааны тосгондоо их л нэр муутай айл юм. Эцэг гисүү нэг өдөр ажил хийх шиг аядах юм бол 3 өдөр биеийн чилээ гаргах нь ёс. Харин хүү маадхав хагас цаг хөдөлөх юм бол бүтэн цаг чилэмсороо суучдаг. Арчаага барсан залхуу амьтад. Ийм болохоор тэдэнд хаанч ажил төрөл олддоггүй байлаа. Гэрт нь атга тариа бэлэн байвал тэрнийгээ дуусахаас өмнө ажил хийнэ горьт. Харин 2-3 хоног өлсөөд ирэхийнхээ үед л гисүү модон давирч мөчөр гişүү хугалж авчирна. Тэрнийг маадхав зах дээр борлуулж жаахан мөнгө олгоно. Тэгээ тэр мөнгөө дуустал хоёулаа хий дими энэ тэрүүгээр тэнж цаг нөхцөнө. Тосгонд хийх ажил мундсандаа бишээ. Тэр дундаа тариачны тосгон болохоор ажилсаг хүнд бол өчнөө хийх юм байлгүй яах вэ? Гэвч энэ хоёр залхууг хэрэгтэй цагт дуудаж ажил хийлгсэн хүн нэгнийхээ ажлыг нийлж амжуулсныг за ёстой их юм гэж бодхоос өөр аргагүй болдг юм. Маадхав гисүү хоёр гэлэн байсансан бол сайн үйл төвчээр хатуужлын төлөөнөө сахил сангаар сахих гэж бие зовоохгүй болсон. Энэ нь угаасаа эдний төрөлхийн чанар байлаа. Үгүй ерөн жигтэйх амьдралтай болсон шүү. Овоохойд нь 3-4 шавар ваар савнаас өөр ямар ч эд хогшил гэх юм байсангүй. Навсархай давууны үүдсөөр нүцгэн биеэ хаацайлах төдийл явцгаана. Энэ ертөнцийн бүхий л санж сарвай хүсэл бодлоос ангид юм. Амьтны хараал барж, аль муугаараа шичүүлж, зодуулж явахтаа ч эд санаа зовхгүй. Адаг сүлд нь амьтан ах トゥ өгсөн юмаа эргүүлэн авна гэж ямар ч горьдлогогүй болсон болохоор аар саарах юм зөвглүүлэгч айдна. Тариа ногоо боловсрох цагаар бусдын ногооны газраас жаахан төмс хулгаагаар ухаж авчирдгийн. Тэгээ тэрнийгээ булж шараад хуурайлж орхино. 5-10 нишинг авчирвал шөнд нь сорж шимчгэн. Ийхүү гисүү тэнгэрийн хишгээр ямар тайч 60 насыг илээжээ.
Эхэн хээр алаг бол хүн шир алаг гэгчээр маатгавч гэсэн эцгээ өвчөж нэр нүрээ барахын хувьд эцгээсээ холоод авсан аж. Одоо ч гэсэн хоёулаа түүдгийн дэргэд суугаад айлын тарианы газраас сулгаалж авчирсан төмсөө нурманд булаад байж байна. Аав Гисүгийн эхнэр талигач болоод удсан юмсан ч. Харин хүү маадхав өнгөрсөн жил гэрэлсэн. Ирсэн цагаасаа л тэр эмэгтэй энэ айлыг айлын дайтай байлгах гэж борив бохис хийлгүй өөд татаж эхэлжээ. Чухам тэр эмэгтэй ирснээр энэ хоёрын залхуунд бүрч гаарснаар үл барам зөрж зүтгэх янзтай болж зарим хүн тэднэр ажил хийлгэх гэж дуудахад хөлсийн чамлах юм уу? Эсвэл хоёр дахин илүү ацаг хөлс нэгдэг болсон юм. Сайх эмэгтэй өнөөдөр төрхийн хүндрэлээр амь тавьж байхад энэ нэг юм үхэж тонилоос тухтайхан шиг унтаж амрах юмсан гэж мань хоёр хүлээж байгаа болтой юм. Гисү нурман дотроос төмөс гаргаж хальслах зураа. Чи явж үзээч дээ, би насуу. Ямар шуухан янзтай байна, гэж хэлв. Гэвч үннийг хэлэхэд өвгөн Гисү "Гүй нэрээ, энэ муу юмд ч өтгөр шүглчих үү дээ. Хөдөх юм бол тэрнийг хөөлөх гэж хүч таринч дуудах хэрэг гарна шүү дээ. Ирсэн таринч дор хаяж нэг рүүпи нэхэндээ" гэж айсандаа л хэлсэн юм. Гэтэл маадхвын бодол өөр байлаа. Заавай. Хэрвээ аваахаа руу явах юм бол эзгүй хойгоор аавгаа хамаг төмсийг цөлмөж орхин байх та гэж л айж байсан юм. Тэгэд маадхав "Аав минь дээ тийшээ зүглэхээс айгаад байна. Гүй ямар юмнасаа айдгийм бэ? Гүй би энд байна. Тэгвэл та явж үзээд ирэхгүй мүү?" Яанда хүмүн. Эхий чин таалалд өгсөхөд би 3 хоног дэрэгдээс нь лавл холдоо гүмдэг. Гэхдээ энэ хүүхэн намайг очих юм бол ичиж зовх байлгүй дээ. Хүнүүр царайг нь бараг хараагүй шахуу ээж нүцгэн биеийг өнөөдөр харах юм болж байна уу? Заавайц. Хүүхэд шуухад гараад ирвэл одоо яадаг юм бэлээ? Гэрт маань одоо бал бором шар тус энэ төр юм юу ч байхгүй. Санаа зовниж өөр өвдөж суундаа аав минь гэж маадхав өгүүлсэнд. Бүх юм аянда бүтнэ хүмүн. Тэнгэр бурханч хайрлна. Өнөөдөр бидэнд гар сарвайх сохор зоосч өгөхгүй байгаа энэ амьтад маргааш дуудаад рүүпи өгнө. Би 9 хүүхэдтэй байлаа шүү дээ. Гэрт маань бүр юу ч байсангүй. Тэгсэн харин Тэнгэр бурхны ивэл золгүй явдал зовлон гунигаас минь ангижруулж өгсөн юм да гэж Гисү хэлв. Өвгөн Гисүгийн энэ үг хэнд ч тийм их ачирхалтай бишээ. Тарианы газарт өдөр шөнөгүй зүтгэдэг тариачны байдал энэ нийгэмд хойрог Гисү тэрний хүү маадхав хоёроос альч талаараа нэг их дээрдэх юмгүй бөгөөд ийм нийгэмд эгэл тариачдыг овжин ашиглаж завшдаг хүмүүс л айтайхан аж төрж байна уу гэлтэй. Тосгоныхон дотроо арай ухаалаг нь Гисү байсан гэж хэлж болох талтай. Учир нь Гисү хар хөлсөө урсган ам зуух талхаа олохын оронд хий хоосон сэлгүүцэгчдийн нөхөрлөлд багтан орохыг эрхэн болгож байсан юм. Үнэн дээр Гисү бэлтэй хүн болох буюу зарим нэг лойрж итгэдийн адил альва ажил хэргийг толгойлон хийх чадваргүй байсан юм. Тийм ч учраас энэ өвгөн гуйлагчинг тосгоныхон элэг дог хийдэг байлаа. Хоёулаа булсан төмсөө гаргасаар ам хамраа түлчих шахан идэж гарлаа. Өчигдрөөс хойш хилэн дээрээ юу ч тавиагүйг хэлэхүү халуун төмсийг хөргөж идэх тийм төвчээрч байсангүй. Хэдэн удаа мань хоёр хилээ хайруулчихжээ. Булсан төмсний хальсыг арилгахад гаднах хэсэг нь тийм их халуун байдаггүй мөртөө нэг сайн хазаад авмагцал дотор халуун нь хил тагнаа хоолоо ам шатаачих шахдаг. Тэр хадсан хэсгээ амандаа өнхрүүлж байснаас бушуухан шиг л хоолой давуулахаас дээр юмгүй шиг. Хоолойн цаад руу орж л байвал халуун төмсийг хөргөчих юм
Тэнд байх учраас эцэг хүү хоёр түргэн залгилна. Ийхүү залгих тоолонд нүднээс нь өөрийн ирэхгүй нулимс гарна. Энэ үед гисүүд 20 жилийн өмнөх таагүрийн хурмын найрт очиж байсан нь гинэт санагдав. Тэр найрт очсон нь гисүүгийн энэ насандаа дурсаж явах сэтгэл тэнээлгэм ганц сайхан үйл явдал болон үлдсэн юм. Өнөөдөр ч гэсэн тэр дурсамж бүр саяхан болж өнгөрсөн юм шиг санагдана. Гисүү гүлрүүн тэр цагаас хойш одоо тэрэн шиг сайхан зоог таарлцсангүй дээ. Тэгтлээ гэдэс гарч үдсэнгүй шүү. Санааны мухраас бүр гардгүй юм. Тэр бэрийн талынхан очсон бүх хүнд гидсийн цодойтол, гэзгийн модойтол бин идүүлсэн шүү дээ. Бүр шар тосных байсныг яана. За тэгээд амт шимт оруулдаг сөмс, дарсан ногоо, 3 төрлийн хатаасан ногоо. Айта. Ногоотой шүл, тараг, цагаа, тансаг амттан. Айл бүхнийг тоочж урах вэ. Ямар сайхан амттай идэ ундаа байсан гэж саннаа. Тэгээд нэг онцлог нь байна. 20 барай байхгүй. Юу л идэн ид. Хэдий жинэг захин дураараа. Цугласан хүмүүсийн хэнэнч гисэн ус уух зайгүй болтлоо чихсэн юмдаг. Хоол зөөгч хав халуун хамар цоргим сайхан үнэртэй дугуй бялуу тавган дээр тавьж өгч байлаа шүү дээ. За одоо боллоо цадлаа гэдэл хүмүүс тавган дээрээ гараа тавьж татгалзаж байхад хүртэл заавал өгч байж салдаг байсан. Гэхдээ тэгэд надад тийм их тэнхээ хаа байх үлээ дээ. Хөл дээрээ зогсоод хөдөлж чадахгүй юм чинь. Тэгээ бошуухан шиг л явж хөнжөлдөө шургаж орсон юмдаг. Тэр таагуур ийм л гар татдаггүй өгөөмөр хүн байсан юм. Маадхав эцгийнхээ ярьсан энэ амттайхан яриаг сонсоод хорхой нь хүрч. За одоо бол бидэнд ёстой хинч тийм хоол өгөхгүй дээ. Хин тийм хоол долоолох вэ одоо цагт. Цаг ондоо болсон. Хөөхий зайлвал. Гэхдээ одоо ч цөмөрөөл арвилж хэмндэг болоод байна. Хурим найран дээр ч гэсэн их битгий үрээл гэдэг болсон байна. Муу сайн баячууд. Ядуусаас мөнгө цаас шулдаг юм байж. Гэхдээ тэрнийг одоо хааш нь хийдэг байна. Та тэгэхэд дор хаяж 20 сан борцог идсэн байх та. 20-оор яаж тогтхов дээ хүү минь. За би тэнд очисон бол ёстой наад захын 50-ыг элбэг цохих байсан. За би сайн санахгүй байна. 50-аас бол бага идээгүү баха. Тэр үед би гэдэг хүн чинь чамайг дагуулахааргүй байсан юм чинь. Гэж гисүү хэлв. Булсан төмсөө эдсний хойно хоёулаа жаахан ус залгилж унтарч байгаа түүдгнийхээ дэргэд самбай давуугаа нөмрөөд хөлөө гидсэндээ наагаад унтаад өгчээ. Энэ үед тэр хоёрыг ажихны томоос том 2 авраг могой цагиргалаад хэвтэж байгаа юм шиг л харагдаж байна. Тэгэхэд хөөхий бүдгийа яалсаар л байлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах OnTime технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан касси систем хөгжүүлдэг компани юм. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь OnTime-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2024 оноос эхлэн М-банктай хамтран 2 маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл тэг 10.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин OnTime-ийн санал болгож байгаа М-банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл OnTime-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраас авах боломжтой.
дэмжиж ажиллаж байгаа On Time технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. Өглөө болж маадхав овоохын зүг очиж үзтэл хань нь өнгөрчихсөн байжээ. Тэр бүсгүй нүүрэн дээгүүр ялаа шумуул дөнгөнөлдөн үрд хөдөлгөөнгүй болсон нүд нь бүлтээхээрээ бүлтээчихсэн байв. Бүх бие цогцсон үнс тоосонд дарагдаж гүйцээд хэвлийдэх хүүхэд нь ч хамт өнгөрчээ. Маадхав гүйж харяасаар Гисүгийн дэргэд ирлээ. Дараа нь эцэг хүү хоёр чанга чангаар орилж бахирч наан цаана болон хинхтэг цээжээ балбаж гарав. Саахалтынхан нь энэ уйлаа майланыг сонсоод гүйлдэн ирж эртний заншил ёсоор хувь заяагүй явдлын уг шагийг ойлгуулахыг урьдл болгожээ. Гэсэн ч уйлж унжих тийм их зав гарсангүй. Гагц хүү бүрлээчийн шарлыг шатаах мод цогцсыг бүтээх юмд санаа зовцоож эхэллээ. Бүрэгдийн үүрэнд махгүй үлгэрээр эдний герт мөнгө цаас юу яах вэ дээ? Эцэг хүү хоёр усан нүдэлсээр тосгоны заминдарын очив. Тосгоны заминдар мань хоёрын гаднах байдлыг хараад жигшин зэвүүцдэг байсан төдийгүй урд нь хулгай зэлгийг хийж бас хэлэлцээт ажилд нь ирээгүй болохоор хэдэн удаа жанчиж алганыхаа амтыг үзүүлж байсан удаатай юм. За Гисүү юу болов доо? Уйлж унжиж байгаагийн учир юусэн бэлээ? Хич ойртооч үзэгдэхгүй байсан. Аргачгүй юм биз дээ. Энэ тосгонд суухгүй гэж бодож явдаг болсон юм байгаа биз? Гэж тосгоны замын дараа өгүүлжээ. Гисүү үлмийдэн сөхрөн унаж нүд дүүрэн нулимс мэлтэлзүүлэн. Газрын эзэн минь ээ. Бидэнд их л золгүй явдал учирлаа. Энэ хүүгийн маань гэрийн хүн урд шүн өнгөрчихлөө. Хөөрхий минь гэж шүнжин зовж тарчилсан. Гүй тэгээ бид хоёр чинь хоёулаа толгойн түшсээр дэрэгдээс нь бүр холдож чадсангүй. Эм тан энтер гүч аах юм аач барж гүйцлээ. Байдаг л арга чарга барлаа. Гүй тэгсэн тэр маань бидэндээ зовлон гуниг учруулад ингээд явчих юм. Одоо бид хоёрт нэг бин ойртуулаад өгдөг хүнгүй боллоо. Газрын эзэн минь. Бүр сүйрч гүйцлээ, орон гэрч баларлаа. Гүй тэгээд барлаг зарц тань болохоор таныгаа л гэж ирж байна. Танаас өөр хэн тэрний шарлыг шатаахад туслах юм бэ? Бидний гар дээр нэг жаал зугаа юм байсан нь байсан. Тэгээд бүгд л эм тангээ дууслаа. Газрын эзний эвэл сойрхол байсан цагт тэрнийг чандарлах барих бүтэх нь тэр байлгүй дээ. Таныгаа байхад бид чинь өөр хэний хаалга руу зүглэх юм бэ? Гэж ирээдэл түмэн зовлон тоочлоо. Хэдийгээр тосгоны газрын эзэн өр нэмгэнтэй хүн байсан боловч Гисүүд царай өгөх юм бол хар хэрээг цагаанаар будсантай өөрцгүй болох байсан юм. Тэгээд бодож. Чийч үнэн сэтгэлээсээ ирсэн байх та. Хэлээд орхи. Тийм биз дээ. Тонл эндээс далдор ажиллагараа дуудахад ирдгүүн байж гэнэт өнөөдөр юм гуухаар бялангачилж ирнэ гинэ чи. Худраггүй хоолны тулам өөдгүү навш чамайг гэж ууралсан боловч энэ уур хилэн залхаамж шийтгэлээ. Хар хил хатуу үгээр лантуудах боломжч байсангүй салахын түүс болж дотроо занан зүгсээр 2 рупи гаргаж шидлээ. Тэгвэл хүний урманд санаа сэтгэлийн төвшөөдгөх ганц ч үг амнаасаа цохиулгасангүй. Бас хялайж харсангүй. Толгой дээрээс нь дарж байсан хүнд дарамтыг өнхрүүлчихсэн юм шиг санаа нуужрлаа. Тосгоны ийм их эрх мэдэлтэй хүн ийхүү 2 рупи өгч байхад худалдаачин таагуур нар татгалзах зүрх хаана байх вүлээ? Гисүүч гэсэн
тосгоны газрын эзний нэрээр төрөө барихаа юу сандах вэ? Тэгээд л 2 нь 2, 4 нь 4-ийг өгсөөр нэг мэдэхнээ Гисүү ганцхан цагийн дотор элбэг 5 рупи хүрэх мөнгөтэй болчихсон юм. Энд тэндээс түлээ мод талах тариач олж авлаа. Ингээд үдийн хэрд Гисүү Маадхав 2 шарилын бүтээлэг олж авахаар зах руу явхад айл хөршийнхэн нь дамнуургын хулс мод цуулж тайрах ажилд орлоо. Тосгоны уян сэтгэлтэй эмэгтэйчүүд уван суван ирцгээж талигаачийн шарилын дэргэд төр саатан эмгэнлийн хідэн тусал нулимсч бас унгаад буццгаана. Зах дээр хурч ирээд Гисүү хүүгээсээ асуулаа. За, талигаачийг чандарлах мод түлээч одоо хүрэлцээтэй болоо үсттэй Маадхав гэсэнд хүү. Яг түлээч хүрэлцээтэй. Одоо харин нөгөө хүүрийн бүтээлгэл хэрэгтэй байна да аав минь. За, явж үзье. Үн хямдхан шиг бүтээлэг олж авъя. Хэлээд яах вэ аав минь? Хүүрийг аваад явтал барагч шөнө болох байлгүй. Тэгээ харанхуй шөнө тэрний бүтээлгийг ер нь хэн л харааж. Хөөе амьд сэрүүн байхад нь би орох даавуу олдоогүй байтал үхсэн хойно нь шинэ бүтээлгэр бүтээн гэдэг яасан бүдүүлэг вэ тийм ээ? Тийм шүү. Бидэнд үлддэгсэн болоо өөр хэрэг. Тэгсэн тэртээ тэргүүл тэр чинь хүүртэй нь хамт шатаагдна үсттэй. Амьд сэрүүнд нь энэ 5 рупи олдсон бол хүн чи эм тан авсан бол аштай юу та тий? Эцэг хүү 2 харилцсан ам ангайх тоолондоо биенийхээ бодож санаж явааг дэмжиж байлаа. Мань 2 орой уултал захаар сэлгүүцв. Төрөл бүрийн даавуу торгоны дэлгүүрээр орж гарч даавуу шаавуу торго дурдан хөвөн нэхмлийн зүйл бишгүй үдсэн боловч нэг л санаанд нь тохирох юм олдсонгүй. Тэгтэл ямар зориг орсон бүү мэд. Эцэг хүү 2 архины гуанзны өмнө ирж хизээ хязааны сурсан дадсан юм шиг босго давж ороод үүдэн тушаа төр зуур тэнгэлзэж жаахан зогсов. Гисүү лангууны дэргэд очиж худалдагчаас. Ганц шил арх өгөөх. Тэгээд хоёулаас ихэвчэнд сууж, хүйтэн зууш, шарсан загас захиалж авчруулад аажуу уужуухан шиг ууж идэж гарлаа. Гэвч хэдэн хундаг завсарлаггүй уусны хойно сүрхий халаад ирлээ. Хөөе гэхэд байна. Үхсэн хүнийг бүтээлгээр хучих ер нь ямар хэрэг байгаа юм бэ хүү минь? Хүн чи эцсийн бүлэгт шатаад өнгөрөхөөс хойш ер нь юу л авдаг байлаа та. Гэж Гисүү дахин батлахыг оролдож хэлсэнд Маадхав тэнгэр өөд үлийн харах нь бурхан тэнгэрийн өмнө ямар ч нүгэл хэлэн зүйлдээгүй гэдгээ гэрчилж байна уу да гэлтэй. Хүмүүс байна. Энэ хувраг нарт одоо мянган рупи юундаа өгöd байдгийн болоо. ертөнцийн чамл юм байх та. Хөөе тэр өргөл өгдөг нь тэгээд одоо диваажинд хүрдэг юм уу? Гүү ч юм уу ёстой хэм идлээ. Тийм ээ аваа. Гисүү тэрнийг дэмжин. Энэ баячууд ч нь байна. Хөрөнгө мөнгө гэдгийг одоо хийсгэх юм байна шүү дээ өмнө. Харин чи бид хоёрт бол ёстой хийсгэх юм юу ч алга. Одоо тэгээд аваа. Хүмүүст яг юу гэж хэлдэг юм бэлээ дээ. Өнөө чи шарил бүтээх юм чинь хаана байна гэд асуух л байх та. Гэж Маадхав асуусанд Гисүүгийн ам нь халж инээд алдан. Энэ бүс алдуураад мөнгө өгөөч хичээ.
Гэхдээ тэгээд явсан мөрөөрөө хичнээн чирээд олсонгүй гэд би хэлнэ. Яадгийн хүмүүс угаасаа итгэхгүй л байлгүй. Гэхдээ дахиад мөнгө өгчл таарна. Санамсаргүй учирсан хувь тавилантаа баярлснаас маатгавч гэсэн энэж. Аав минь. Үнэхээр хувьтай амтан байжээ тэр зөлөг. Үхсэн хойноо хүртэл цадтал идүүлж уулгадаг вэ шүү. Шилтэй арх хэдийнэ тэхий дундаасаа доошилсан байлаа. Гесүгийн шаардснаар маатхав зэрэгэлдэх дэлгүүрлөө гүйж очоод 2 сербин шарсан элэг бас бус амт оруулах хачир 70 модны навчин дээр тавьж авчирлаа. Архины дэлгүүрийн өмнөхөн байдаг мохол газ юмсанч. Нэг рупи 50 пайс нь ийхүү бас үргэж одоо хэдхэн пайс л үлдлээ дээ. Энэ үед эцэг хүү 2 тун амирлангүйхан сууж байгаа нь бингэж байгаа нь ой шугын арслан барьж авсан ангаа зулгаахтай нэгэн адил харагдана. Хоёул бор хотоодоо бондойтол идэхтэй босож ирэх хариуцлагын тухай эмээсэнгүй. Нэр төргүй явдлынхаа тухайд сэтгэл нь өчүүхэнч зовсонгүй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй Түлээ шүү дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Түлээ шүү маань дээд зэрэглэлийн бекери брэнд өдөр бүр шинээр урлан хамгийн чанартай орц найрлагаар дээд зэрэглэлийн тансаг амтыг бүтээж хэрэглэгч бүртээ аз жаргалын амтыг бэлгэлдэг. Улаанбаатар хотын 22 салбарт үйл ажиллагаа явуулж байна. 75 75 75 10 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нэвтрүүлгийг дэмжиж ажилладаг Түлээ шүүтэй баярлалаа. Эргэцүүлэн бодох сэтгэлээ тэд аль хэдийнэ ялаад гарчихсан юм байжээ. Ёх гэж хорхоогоо дарж авлаа. Цаадах чинь деваажинд очилгүй яадгийн очно гэж гис үгүүлсэнд маатхав эцэгтэйгээ санал нийлж гүнээ биширсэн дүр үзүүлэн толгоогоо бүхийлгэж. Би ч гэсэн тийм бодолтой байна. Эзэн Тэнгэр минь. Гэхдээ та хүмүүсийн зүрхэндх нууц санааг далдаас мэддэг шүү дээ. Тэр нэг деважингийн оронд залж авчраарай гэж бид чин зүрхнээс сөгдөн гуйж байна. Насан турш тааж амсаагүй хоолунд өнөөдөр бидэнд таарлаа гэж хэлв. Тэгтэл түүний санаанд хормхон зур нэг сэжиг төрж. Аав минь. Гүйнхэд бид ч гэсэн хожмын нэгэн өдөр деваажинд очихгүй гэж үү? Гэсэнд хүүгийнхээ энэ гинэн асуултанд Гисүү ямар ч хариу өгсөнгүй. Учир нь Гисүү деваажингийн тухай бодохоос өмнө энэ аз жаргалдаа саад дотгор нялзаахгүйг хүссэн юм. Гүй ер нь тэгээд чи надад бие хаацайлах бүтээлгийн юм яагаад өгөөгүй юм бэ? Гэж одоо тэр биднээс асуухгүй гэж үдээ. Хожмын нэг өдөр асуул юу гэж хэлэх вэ аав минь? Чиний наад мангу толгой чинь тэр үед юу өчхөө мэднэ гэж Гисүү уртаа хэлв. Аав минь гүй тэр бол заавал асууж таарна гэж маатгав зүтгэв. Гүй ер нь чи тэрэнд бүтээлэг олж чадахгүй гэдгийг яаж мэдээд байгаа юм бэ? Чи ч одоо намайг 60 жил ертөнцид өвс зулгаж явсан тэнийг ээлжиг шиг санаад байна уу да? Үгүй шүү хөө. Тэрэнд ч нь байна бүтээлэг олдно. Олдохдоо бүр хамгийн сайн юм. Хүү мадхан энэнд итгэсэнгүй. Гүй тэгээ хаанаас олох юм бэ? Хамаг мөнгөө бид ууж идчихлээ шүү дээ. Би тэрний толгойтой үснийх нь хагалбарт шунх сэндүр түргсэн хүн шүү дээ. Гис улам шатаж. Гүй цаадахад чинь бүтээлэг олдно гэж хэлээд байхад гүй чи өөр яалах гээд байгаа юм бэ? Гүй аав минь тэгээд хэн өгөх юм бэ та хэлээд хэлдэ. Өнөөдөр бидэнд мөнгө өгсөн өнөө хүмүүс л өгөн шүү дээ. Харин энэ удаагийн мөнгө болоо
бидний гар дээр ирэхгүй. Ингэж тэгсээр үтэл хариу бүрийн өмөрч оддын жирвэлзээ улам тодрон цэнгэний газрын хөл хөдөлгөөнч ихсээд ирэв. Зарим нь орилгон нь дуулах чаа идэж, нэг хэсэг нь бие магтан өнгөрч, бас зарим нь найзан дундаа хүзүүдэлцэж, өөр зураа хундгаа сольж тулгацгаана. Эндхийн агаар нь хүртэл согтчихсан юм шиг санагдана. Тэгээд ч архинаасаа агаар нь тэднийг илүү согтоож байлаа. Хичнээн ч хүн энд ирж балга тагш архинд согтож байсан бол доо. Амьдралын гуниг зовлон нь тэднийг энд дуудан авчирдаг байх. Тэд ухаан алдтлаа ууж, үхэгсэхээ төр зуурч болов умарцдаг байсан. Эдүгэ эцэг хүү хоёр энэхүү зугаа цэнгэлээсээ хагацхгүй тулд архиа бага багаар нь шимж суулаа. Бүхний харц мань хоёрын зүг хандсан байлаа. Хичнээн ч бүх зүрхтэй юм битээ. Дахиад нэг бүтэн шил архи дунд орлоо. Гэдсээ цодойтол идээд маадхав үлдсэн бинтээ тавга авч хаалган тушаа зогсоод өлнүүдээр хүмүүсийг царайчлан харж байсан нэгэн гуйлах чонруулсаар байв. Ийхүү маадхав амьдралдаа анх удаа өөрийнхөө гараар хүнд юм хайрлахын сайн сайхан омог бахархлыг мэдэрчээ. Аав нь аваад яваа цөмийн нийт. Тэгээ сайн залбираарай. Нэг маань ингээ талийг ачууллаа. Энэ тэрний маань буян юм шүү. Чиний ивэл сойрхол тэрэнд хүрч очих байхаа. Сайн залбир. Энэ мөнгө бидэнд тунж бэрх олдсон юм шүү. Гэж Гисүү гуйлагчанд хэлсэнд маадхав дахиад л тэнгэрөөд үлийн ажиглаж өгүүлрэн. Мэдээж хэрэг. Тэр маань Деважинд барилнаа. Деважингийн хатан хаан болж төрнөө. Гисүү босож зогсоод хэд алхаснаа. Үлгэрт гардаг аз жаргалын далайд хөвж яваа юм шиг догдолж. Хэлээд яах вэ хүүмэн? Деважинд тэр маань очихдоо л очино. Хөөхий минь гэж хэнийг ч зовоож тарчлаасангүй, хэнд ч дарамт саад учруулсангүй. Үхэн үхтлээ бидний амьдралын хамгийн их цэнгэл хүслийг бүрэн гүйцээж өглөө шүү дээ. Хэрв тэрэл Деважинд очиж төрөхгүй юм бол ядуусыг ичгүүр сонжуургүй балбаж. Гүй тэр нүгэл хилэнцээ цагаадахын тулд ганган мөрөн дугаал үйлдэн сүм хийдэд тахил өргөдөг тэр бүдүүн гидстэй баячууд очих болж гэнэ үү? Гэж хэллээ. Гэвч хэтэрхий согтуурлынхан шинж тэмдэг гэлтэй сэтгэл санаа нь тэр дорхноо хувирчихгүй нэг зөвхөрлөлт автлаа. Аава, хөөхий тэр маань амьд ахуй үедээ ёстой үүлээ эдэлж үсээ тоолсон доо. Хичнээн их тарчилж өнгөрөвдөө. Гэж маадхав өгүүлээд нүдээ гараараа дарж мэгшин уйлж гарав. Үйлээд яах вэ хүүмэн? ертөнцийн зовлонгоогоо орч чөлөө учрал олсонд нь баярлах хэрэгтэй. Одоо тэр чин гай барцтаас үрд ангижирлаа шүү дээ. Зовлонгийн гинжийг ийм төргөн таслана гэдэг чинь их хувь тавилан шүү. Гэж Гисүү хүүгээ тайтгаруулахыг оролдон тайлбарлав. Тэгээд хоёулаа босож зогсоод хуурамч эм чи нүдээ юун дээр минь вэ? Хуурамч эм гэдэл дуулж эхлэв. Хөлчүүрэгсдийн хараа эцэг хүү хоёрын зүг хандсан байлаа. Тэгээд дараа нь эцэг хүү хоёр бүжгэлж гарлаа. Үсэрч харайж, унаж тусаж, атганаж, бүр айлгуутаж үзлээ. Ахуй зовлонгоо тоочиж, алиалж, жүжиглж үзлээ. Адаг сүлд нь хэд согтуурлаасаа болоод доороо хөсөр унцгаажээ. За зохиол маань энэ хүрээд өндөрлж байна. За Премчанд гэж энэ зохиолчийг өөрийнх нь жинхэнэ нэр нь бол Дамбатрай Шривастав
Шривастав гэдэг нэртэй 1880-аас 1936 оны хооронд амьдарч ирсэн энтхийн зохиолч. Тэгэхээр ер нь энэ утга уран зохиолтой бол реализмыг гүн гүнзгий бас нэвтрүүлсэн гэх юм уу? Одоо маш үнэн бодитоор, маш одоо амьдралын үнэн мөн чанарыг гаргаж бичдгээр энэ хүн бас л нэг шинэ алхам, шинэ өнгө төрөх байсан гэдэг одоо уран зохиолд маш нэр алдартай байдаг. Тэгэхээр өгүүллэгийг уншиж байхад ерөнхийдөө бичлэлтийн байдал яг бидний мэддэг одоо хэллэгүүдээс бас өгүүлбэрийн зүй ч юм уу ер нь бичих аргаар л нарай өөр юм шиг санагдсан боловч уншихад бол их тухтай юм байна. Дээрээс нь энд яг л хорвоо дээр байдаг маш муухай хүний жишээ явж л байна. Тэрнийг шарилын бүтээлгийг хүмүүсийн өгсөн мөнгөөр хүнд зориулаад бүтээх нь чухал байгаа болохоос энэ хоёрт тэр амьтныг сайн сайхан байгаасаа ингэсээ тэгээсэй гэсэн хүнлэг шинж чанар юу ч алга өөрсдөө ч амьдралдаа нэг ч удаа хүнд буюу үлдэж үзээгүй зүгээр ингээ бусдыг шимэгчилж амьдэрдэг. Тэгээ хүний бүр хамгийн байж болох адгийн шинж чанарууд энд гарч байна. За тэгээд сонсогч олон маань мэдээж одоо нөгөө өгүүлэлгээс энд юуг өгүүлж байгаа юм бол яаж байгаа юм бол гэд ингээ бүх юмыг бас өөрөөсдийнхоороо тунгаан бодоод комментээр үлдээгээрэй. Тэгээ надад бол тэр энэ хоёрын тэр халуун төмс хэсэг яг ийм өөрийнхөө хүчин чадлыг мэдэхгүй бусдад найдсан, бусдыг харсан энэ амьдрал бол халуун төмс идж байгаагаас яг ямар ялгаатай юм бэ л гэж шууд бодогдлоо. Нээрээ халуун төмс чинь ингээ харахад гайгүй мөртлөө амрууга хийнгүүтэл хаана амныхаа хаана байлгах нь мэдэгдэхгүй эргүүлж тойруулж байгаа бушуухан аргашин залгивал тэгэл одоо гахайг халуун төмсөөр алдаг үсттэй те. Тэрнтэй адилхан тэгээд аман дотор төмс ингээд л халуун болохоор энэ тэнд нь өнхрөөд яваад байгаа шиг ямар ч өөрийн гэсэн байр суурьгүй, өөрийн гэсэн бодолгүй ингэж бөмбөрч явж байгаад л тэгэл гахаа өхлөрлөг үлдчихэж байгаа юм уу л гэж бүр бодогдлоо. За тэгээд өнөөдөр шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр сувг уран зохиолт хайртай сонсогчдод дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 170 гэсэн хост толгойноор хүлээвч сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинээрээтэй манай төлөө шүү. За мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологи дэмжиж ажиллалаа. Бидэнд Agora Premium Floor цэцгийн дэлгүүр бас цэцгээ илгээлээ. Дараагийн дугаараараа уулзъя. Та бүхэн маань сэтгэлдээ үлдээгээрэй. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.